Энэхүү гэр бүлийн тухай эрх зүйн зохицуулалтаа шинжилгээс гадна гэр бүлийн хэрэг маргааны кино шийдвэрлэх тагнасан шүүхийг байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. За энэ хуульд гэр бүлийн маргаанаар тагнасан шинжээчдийг бий болгохоор тусгаад байгаа. За тухайн шинжээч нь гэр бүл салах өргөдөл өгсөн осуудын амьдралыг судалж, эцэгхийн санхүүгийн чадамж, хүүхдээ халамжлах байдал зэрэгт нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх үйс дүгнэлт гаргах хэрэгтэй байх юм байна. Гэр бүл хүүхдийн дагнасан шүүхтэй болох асуудал олон жил яригдсан. Тэгвэл өнөөдөр энэ хуулийн төсөл улсын хурлын босхийг давж цаашд хэлэлцэгдэхээр болж байна. За гэр бүл хүүхдийн дагнасан шүүх нь гэр бүл салалт, өмч хөрөнгийн маргаан, насан туршаагүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг зөрчлийг хянан хэлэлцэх юм байна. За энэ хүрээнд гэр бүлийн шүүхийн шүүгчид тавигдах шалгуур нь өндөрсөж байгаа юм а. Эрүүгийн хэрэг одоо иргэний асуудлаа хоёулангаар нь гэр бүлийн асуудлаар л мэргэжсэн бол хоёулангаар нь мэргэжсэн байх гэдэг нь энэ чинь дотроо энийг ялгаж өгөхгүй бол одоо энэ процессын хууль ч гэсэн орж ирэхдээ яг холбогдох эрүүгийн процессын хууль эдгээр шинжилгээдэд орж ирж штэ. Эрүүлийн шүүхийн хян шийдвэрлэх хэргийн харьяалалд хүүхдийн үлдсэн гэмт хэргийг мөн хамааруулж үзэж байгаа. Тэгэхээр энэ шүүхэд ажиллах шүүгч нь иргэний болон эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэжсэн байх шаардлагатай. Шүүхийн эрх зөвлөл сон шалруултыг явуулахдаа аль эрх зүйгээр чиглэлээр бол шалгалтыг авч байгаа. За гэр бүлийн дагнасан шүүхийн анхан шатны шүүхэд 180 хүн сонгон шалгаруулалтанд оролцсноос 3 шүүгчл тэнцжээ. Одоо давтаалгах шатны шүүхийн шүүгч нарын сонгон шалгаруулалт нь зарлагдж байгаа юм байна. Зөвхөн дагнасан шүүхэд гэр бүлийн асуудлаар мэргэжсэн шинжээчдийг ажилуулах юм байна. За тухайн шинжээчд нь гэр бүлийн маргааныг үүссэн шалтгаан, хүүхдийн нөхцөл байдал, санхүүгийн байдал гээд бүх шалтгааныг судлах юм байна. Харин энэхүү үнэлгээ хийх журмыг улсын дээд шүүхээс тогтоохоор болжээ. Гэр бүл цуцлахтай холбоотой маш олон маргаанууд гардаг. Хүүхдийн асрамж, тэтгэлэг, за эд хөрөнгийн маргаан гэд энэ маргаан болгон дээр нөхцөл байдлыг судлана гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө цэвэр өөрөө маргаантай холбоотой байгаа учраас шүүх өөрөө ерөнхийдөө гэр бүлийн хэрэг дээр ийм маргаан гарвал ямар нөхцөл байдлыг судлах ёстой юм бэ гэдэг тэр журмаа тогтооно гэдэг энэ үндслээр энэ хуулийн 23 дээр ч бас нэлээд тодорхой заасан байгаа. Яагаад энийг дээд шүүх хийх гэж байгаа шалтгаан. За энэхүү гэр бүл хүүхдийн дагнасан шүүх байгуулах асуудал парламентын босго давж цаашд хэлэлцэхдгээр болж байна. Гол нь практик дээр хэд цөөхөн мэргэжсэн шүүгчид хэд олон хэргийн ачаал бий болсноос үүдээд хүндрэл учрах үе гэдэг болгоомжлол хаа ханаа үүсээд байна.